байна. Өнөөдөр чи яасан сайхан өдөр. Ганц охины хормон дээр би өвдөө харавдаа наан цаана гээд антиун сандрагва. Энд таныг уг нь хөвдөж гисэн шүү дээ. Та одоо өгөл орохгүй. За чи тэгээд олны дунд загнаад өглөөд байв мэдүү. Үгүй өвд загнахаас өөр арга адах хань минь. Чи ухаан орсон цагаасаа эхлээд өдөр болгон сохтуу явлаа. Ганц хайртай охиныхоо хормоор ирүүл байгаарай гоё юм мэдүү. Ирүүл байна. Ирүүл байгаа үстэй. Тэгтээ одоо ганц 100% тэгээ зогслоо. Байхгүй гэдэг. Манай худууд ирж штэ. Өө ёсны хайр. Энэ үйл ажиллагааны их худалгүй юм байгаа үстэй. Тийм байна. За. сайн байцгаана уу. Энэ бэлэг дэмбэрэлтэй өдөр. Худ ураг болох тавилантай байж тэ хэдүүлээ. Хэлээд өгшөө энэ манай худууд юм нүдэн дулаах болсод би худтайгаа очиж ганц тулгачаад ирэх хөө. Юу өмссөн бэ? Юу өмссөн бэ? Ясаа. Нэг алт мөнгөн бүс аваад эс одоо яг ийм л өдөр зүүхгүй юм бол мөнгө дэмий үрж яадаг вэ? Баянаа гайхуулах чинь үгүй юм шүү дараалуулна. Биш тэр яг өглөө нэг баахан юм уугаад идсэн чинь давс гаргалаа. Гиз баслаа гүйлэх гэдэг үг нэг 0 орчтой. Дандаа нэг идэн шүүшний асуудалтай байх юм байна. Хорчгоноо бүр уухаа. Гинтхэн гараад ирнэ. Хитгэн үг хэлээ тэр чи бөгжөө зүүчдэг гэж хэлээ. Тэгэд эцэг нь байхгүй. Яг чухал чи байхгүй. Дис заа. Сайн байцгаана уу? Сайн байна уу? За ихэлтэй шүү миний. За бэрийн тал миний баруун гар тал, хүргэний тал миний зүүн гар тал зогсон шүү. Удахгүй манай хоримлогч хоёр маань ороод ирнэ. Хоримлогч хоёрыг орж ирсний дараа хүрмийн ясны үйл ажиллагаа эхлэх юм байна. Та бүхэн хэрхэн зөрүүлж байгаа? Өө шинэ хоёр худын эхлээд хундганд цагаан хийн үстэй цагаан нар дагна. Тийм. За минийхөө хурдлаа шүү. Нэмэн ер нэмгүй шүү. Ингээ одоо гараад ирнэ штэ чи байж л да. Яа за. Хөөх тэр. Оо ирж байна манай хүү. Хоёр хөөх байна. Яа тийм Яасан сайхан. За. О газар дээр ганц охин ингээ хүний хүн болоо явна гэхэр сэтгэл өнгөрөөд байх. Доктор засах юм байна уу? Оо нөгөө хүн ирж явах шиг байна. Тийм ээ. За. Яасан сайхан хөөхтөвдөө чи. Эрхэм хүндэт нөхөд өнөртнээс уламжлан ирсэн үлзийдэх шөрөөдөр өрхүүсгэн байгаа ононгийн адья хүрэлгөөгийн номон төр нарын гэрдэх ёслын ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо. Амьдрал гэдэг дадаагаар хайчгаж мэдхгүй сэлж яваа хоёр ганцаардсан завчид хайр сэтгэл гэсэн эрэг дээр тулж ирэн зогсож байгаа нь энэ гайхалтай өдөр үлээ. Тус-тусдаа цохилдог байсан тэр ганцаардсан жаахан зүрхнүүд хайртай гэсэн тэрэл итгэл найдварын эрэг дээр тулж ирээд хоёр биенийгээ цоо ширтэн байгаа нь юутай баяр дууштай хэрэг вэ? Би чамд хайртай. Чамтайгаа байгаа хувь заяагаараа бахархаж байна. Чамтайгаа хамт байхад гадаа годом хүртэл цэлиж агаар хүртэл тунгалахших юм аа. Тийм ээ. Энэ бол манай нэрт яруу найрах Цэрэнбатын бичсэн чи бидэн хоёр шүлгийн нэгэхэн хэсэг. Яг энэ шүлгэн дээр гарч байгаатай ижилхэн манай дурлалт хоёр хосын минь аз жаргалтай амьдралын эхлэл болсон энэ мөч яг таарч тохирж байгаа юм шиг надад санагдж байна. Анхны цастаа сүүлчийн цас. Анхны яргуйнаас сүүлчийн яргуй. Тэгээд байгаад их дэлхийн өнгөөхөө өргөж байгаа тэрэл гоо үзэсгэлэнтэй мөчүүдийн нэгэн хадид манай дурлалт хоёр хосын минь аз жаргалтай амьдралын эхлэл болсон энэ мөчтөр та бид хамтдаа байгаа. Юута баяр дууштай, юута бахархууштай. Хэдээс сэтгэлээс гарахгүй. Үрд мөнхөд дурсагдан хадгалагдах тэрэл гайхалтай мөчүүдийн нэгэн болж үлдэн гэдэг миний бие болоод энд байгаа эрхэм нөхөд та бүхэн ч гэсэн настай санал нэгтэйгээр хэлнэ гэдэг би итгэж байна. За минийхөө дуус бодоогүй юу? Ижил хоёр шоошиг ижилтэй хоёулаа сой. Тийм ээ. Энэ бол манай нэр шүүгчмийн зохиолч Давидын Сүрүнган бичсэн учиртай 3 толгой дүүрийн хэсэг. Би энэ хэсгээс тохиомдлоор дуулаагүй шүү. Яагаад гэвэл яг энэ цаг мөчтөр та бидний хүсэн хүлээсэн нэгэн гайхалтай мөч ирж байна. Тийм ээ. Энэ хэсэг бол эцэг эхчүүдийн тухай хэсэг юм аа.
анхаарда хандуулно. Би чинь маш Хичнээн одон шон та хоёрын сайхан амьдралын төлөө нойр хоолоо хасан байж гар хуруугаа хуглан байж гарыг тань ганцхан хүлээлт дөрөв дүргийн тул эцэж туйлтраа мэдээгүй одоо язар зүдэж ажилласан байна. Дурдал тосоод минь эцэг эхчүүдтэй мэхийн ёсолноо. Би энэ тус нэгэн хүндтэй хөгшин Пагамгайн талаар ярья. Яагаад мөнхөө дуусчуу? Яач юу? Пагамгай бол Архангай аймгийн нэгэн богдос омон төрсөн. За тэгсэн. Бasta Архангай аймгийн 1-р 10 жилиг онц дүнтэй төгсөө сургуулийн хүндэт самбар дээр хэд хэдэн удаа гарч байсны төдийгүй. Тэр нь түүхийн бичлэгт архив болоо хадгалагдсан саяхан Монголын үндэсний олон эдийн телевизийн гэрэлтэй цон хөтөлбөрийн зочны цаг болонгаар гарч ирснийг би санаж байна. Энэ чам тамаатай юу мөнхөө? Пагамгай 18 наснда охин бие алдсан. Нүдний удаа юу ярьж байна? Өөрөөсөө нэг эрдэнэ унагсан. Тэр нь өнөөдрийн та биднийг уулзуулж байгаа охины ээж болох Оно юм аа. Одоо ингээ Оногийн талаар ярья. Оно бол Архангай аймгийн нөгөө богдос омон төрсөн хэдийн мэнчаастэй. Чагаа мөнхөө. Оноор ээжээсээ 2 насны наан буюу 16 наснда охин бие алдсан. Үтгсэн юм уу? Өөрөөсөө нэг халмаа зунагсан. Өнөөдрийн та биднийг уулзуулж байгаа гайхалтай Монголын сарвалсан октоодын нэг болох номон дээр юм аа. Ийм учраас дурлал тосоод минь энэ хөгшөндөө болон ичидээ дахин мөргөөрэй. За Тийм ээ. Яг одоо бидний хүсэн хүлээсэн мөч ирж байна. Энэ бол та бидний хамгийн их хүлээсэн хурмын бөгжөө солилцох хэсэг шүү. заавалж болж миний Бөгжөө солилцоцгоё. Энэ одоо юу нэртэй байна? Хурмын бөгж. Тийм ээ, хурмын бөгж гэснээс саяхан манай нэрт үргэлжилсэн үгийн зохиолч хурмын бөгжний талаар гайхалтай ном бичсэн байсан. Би тэр номыг та нарт бүтнээр нь уншиж өгмөр байна. Гэхдээ яах юм бэ? Цаг хугацаа хүрэхгүй өнөөдөртөө. Гэхдээ би та нарт яг одоо 8 дугаар бүлгийг уншия. Ичи диско бод имдэгтэй очив. Уудлаа ээж. Энэ хүүхэд Зүгээр энэ их богинохон 75 ууц. Хурмын бөгжөнд эхлэл гэж аахгүй. Хурмын бөгжөнд төгсгөлж аахгүй. Хурмын бөгжөнд юу ч аахгүй. За би нэг усуучаад ирье одоогоо. Бүгд зүчи. Тэг та хоёр бүгдээ солилцоод гарын үсгээ зурчих заяа. Аав нь энэ номын нууч. Энэ ямар амар трактор шиг ярьдаг хүүхэн бэ? Ичи диско байта шүү мөнхөө. За үргэлжлүүлье бүгдээрээ. Миний ном хайцсан бэ. Мэдгүй мөнхөө. Та гэхдээ зүгээрээ би цээжээрээ мэднэ. Гэсэн ч та нарын яарсан сэтгэлийг хаалганы цаанаас сонсон болохоор. Хоёрдугаар дурлал тосууд минь бөгжөөн солилцож гарын үсгээ зурхыг хаалганы завсраар харсан болохоор. Энэ өдрөөс та хоёр. Эхнэр. Бол